үндэсний өхөн өхтэй холбоотой маргаан нэг сэдвүүдээр нэлээх төвлөрч байна. Бүгд одоо хамааралгүй Уралбаатар гэдэг хүн гол юм яриа хаа хэрүүлээ бол гол юм яриа хэрүүл хэрэггүй шүү дээ. Яг наа доогны асууж яасан юм бэ? Гүг нааш хэрүүл Үгүй одооны хэрүүл бол өөр шүү дээ. Энд чинь зүгээр шал өөр юм ярьж шүү дээ. Бид нар яагаад ирэх сэргээс юм бэ? Яагаад энэ тэргүүлэгчдэр ингээд эрхийн сэргээгээд ингээд яваад байгаа юм бэ гэдгийг л ярил. Ер нь бол ийм байх шүү. Ингээд тодорхой зохион байгуулалттайгаар хүн бүтгэдэг, хүчирхдэг ийм явдал бол хэрэгсээ хэвтэрлээ. Жишээг одоо энэ Магалжуу гэдэг хүн лайв хийж хэвлэлийн байгууллагыг намайг бүтгэсэн би энэ асуудлаар бол одоо шүүхтэй байна. Яагаад бидний оролцсон төр шүүх хурдтай бол доогны асуудал орж яриад байна. Таван нэр бүхээ таван бүгчүүдийг эрхийн 2 жилээр алсан энэ тэргүүнчдийн тогтоол буруу байна гэсэн шийдвэр гарсан. Түүнээс нь допинг хэрэглэсэн зүйл буруу энэ дээр маргаан үлсэн асуудал байгаагүй. Гэтэл тэр тогтоолыг хүчингү болгосон тэр шийдвэрийг допингтой холбоод асуудлыг одоо мушгилж одоо ярьж байна. Энийг одоо би зөв тайлбарлах ёстой гэж бодож байна. Хэрвээ энэ дээр маргаан байх юм бол допингийн асуудлаар бол тусад нь одоо шүүхэд энэ сая энэ гарсан шийдвэр буруу байна гэдэг асуудлыг одоо тодорхой субъектэд тавих боломж байгаа. Гэтэл энэ хоёрыг хооронд нь холиод шүүх бол яг нэхэмжлийн шаардлагын хүрээнд л асуудлыг ярина. Тэн дээр бол допингийн асуудал яригдаг. Тэр шийдвэр гарсан энэ тогтоол нь зөв буруу юу гэдэг дээр асуудал яригдаж шийдвэр гарсан байна. Энэ тогтоол нь буруу байна. Буруу байгаагийн нэг үндэслэл бол Монгол үндэсний бүхэн холбооны дүрмээр бол цэстийн зөвлөлөөр шийдэгдэх ёстой байсан бүхийн одоо эрхийг төвлөрөх зүйлс сэргээх асуудлыг тэргүүлжтийн хурлаар шийдсэн байна. Энэ бол одоо Монголын үндэсний бүхэн холбооны дүрмийг зөрчсөн ийм зүйл болжээ. Ийм учраас буруу байна. Хоёрдугаарт нь энэ хурал хийсэн тэргүүлэгч гээд байгаа нь 2011 онд 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингү болсон бүрэлдэхүүн хуралдаад шийдвэр гаргачихж байна. Энэ хэрвээ энийг зөв гэх юм бол дахиад нэг өөр хэдэн хүмүүс хуралдаа шийдвэр гаргаад ингэ явах юм боломж байна шүү дээ. Гэтэл үндэсний бүхэн холбоо гэдэг улсын дээд шүүхэд бүртгэлтэй Чимбат гэдэг үний тэргээс ганцхан холбоо одоо нэг хүчин төгөлдөр байна. Тэр холбоог одоо би төлөөж ярьж. Та допинг хэрэглэсэн бүчүүдийг одоо нагдлахыг дэмжснээс болоод олсон энэ маргаан бас бүчүүд байгаа шүү. Өдрөг шийдэж гараагүй гоч төрлөө. За би бол допинг хэрэглэсэн бүчүүдийг дэмжсэн, тэрийг дэврэгсэн юм ерөөс огт байхгүй. Яг энэ утгаараа бол одоо энэ Санжаатан өдргүүд энэ бүчүүдийн эсрэг үүслийг бол би дэмжиж байгаа. Тэр чинь өөр асуудал.